татварынхаа тухайн хуулиас ахуулаад зүгээр ямар ч Монгол улсад технологийн болон үйлдвэрлэл хөгжих бүр ямар ч болцоог болгоо хэлсэн. Энийг зүгээр энэ одоо шийдвэр гаргагчид нар хизээч юуч мэдэхгүй. Яагаад эдгээр мэдэхгүй байхгүй. Мэдэхгүй угаасаа мэдэхгүй. Яагаад бол эдгээр зүгээр нэг юм цүнх барьсан шүү дээ. Зүгээр юу ч хийдэггүй. Зүгээр нэг намын шугамаар дээшээ гараад ирсэн хүмүүс байгаа учраас энэ бидний асуудал юу ч мэдэхгүй. Уул нь энэ дотоодын үйлдвэрлэл гэдэг чинь өөрөө бидэрт улс орон цаашаа хөгжиж дэвших энэ олон залуучууд өдрөөрөө биш сараараа хэдэн жилээр амьдралаа төлөвлөөд орлогоо олох тийм боломжтой хариуцлагатай иргэдийг бий болгох ийм бүтээх ажил واخгүй. Гэтэл зүгээр нэг юм өдрөөр нь орлогожууд нэг юм таксин жолооч нэг юм эсвэл нэг юм халтуурчин болгооч нэг эсвэл ченж болох гэсэн тэгээд үлдсэнийг нь халамжаар хийчихсэн ийм л бодлого авч шít. Бид нар хизээш хөгжихгүй байхгүй. Баялагийг бүтээн гэдэг маань өөрөө тэр баялагийг бүтээх чадамжтай хүн чинь өөрөө шал өөр төвшин хүмүүс болж төлөвштэй юм аа. Энийг ойлгох хэрэгтэй байна. Энэ баялаг бүтээгчдийг дэмжинэ гэд шийдвэр гаргаж байгаа хүмүүс өөрснөө баялаг бүтээгч биш байхгүй. Тэгэхээр баялаг бүтээгч биш хүмүүс хизээч асуудлын гол асуудлыг шийдэх тийм одоо шийдлийн гарцыг олж чадахгүй байхгүй. Зүгээр л одоо баялаг бүтээгчдийн нэрийг ашиглаж өөрснөө жидүүгийн мөнгө хувааж авдаг л тийм л хүмүүс.